Сайн байна уу? Би Post Fact хөтлөгч Бэлгүн байна. Энэ удаагийн дугаарт Монголын сэтгүүл зүйн медиа салбар итгэгчлийн хямралд орж олон нийтийн итгэлийг алдаж байгаа эсхийг гол сэдэв болгон ярилцахыг зорилоо. Бид энэ асуудлын талаар илүү гүн гүнзгий ойлголт хилцүүлэг үүсгэхээр сэтгүүлч болон орж түүнтэй Монголын сэтгүүл зүйн итгэгчлийн асуудлыг эрхэн ойлгох тухай ярилцсан юм. Сонирхолтой нь түүний хариулт нийгэмд байгаа ойлголтыг тийм ч готрон байсангүй. Хэл мэдээллийн салбарын хөгжлийг өөдрөгөөр харж байгаа түүний яриа та бүхэн сонирхолтой байна гэдэгт эргэлзэхгүй байна. Зочноо товч танилцуулбал тэрээр Игэн телевизэд продюсер Хүмүүлэг ухааны их сургуульд сэтгүүл зүйн техникийн багшаар ажиллаж байсан ба одоо UB Life вебсайт болон гэрэг сэтгүүлийн дэд захирал Тэнгэр телевизийн продюсераар ажиллаж байна. Бид ярилцлагаараа Монголын хэл мэдээллийн салбар дахь итгэгчлийн асуудлаас гадна Монгол дахь хэл мэдээллийн эрхчлөөний нөхцөл байдал яг одоо улсын хурлд өргөн барьсан хэл мэдээллийн эрхчлөөний тухай хуулийн шинжилсэн найруулгын талаар ярилцлаа. Хуулийн төслөөс юунд анхаарах, ямар залтад нь шүүмжлэлтэй хандж буй талаар энэ удаагийн ярилцлагаар хөндлөө. Ингээд ярилцлага эхлүүлье. За манай подкастт урилгыг хүлээн авч оролцож байгаад баярлалаа. За энэ дугаарын сэдвэрээ үндсэн одоо миний ярилцахыг хүсэж байгаа нэг сэдв нь бол сэтгүүл зүйн итгэгчлийн асуудал тийм. Яг Монголын сэтгүүл зүйн медиа салбар маань одоо итгэгчлийн хямралд орсон уу тийм. Олон нийтийн зүгээс итгэхгүй байх. Бид нар бол айгүй их комент хийдэг мэдчихэж байгаа тийм. Өөрөөсөө яг энэ салбарт ажиллаж байгаа хүмүүсийн хувьд бол одоо энэ медиа энэ сэтгүүл зүйн байгууллага худалдагдсан байна ч гэдэг юм те, эсвэл хин нэгний удирдлага нөлөөлөлд орсон байна ч гэдэг юм те. Иймэрхүү комментууд одоо сэтгэлдлүүд бол аюу хэрдэг. Тэгэхээр яг энэ өнцгөөс ингээд хөөгөөд мушгаад харахаар одоо мөшгөөд харахаар сэтгүүл зүйн салбар маань өөрөө юм тэлцлийн хямралд орсон те, олон нийтээс итгэх хүлээж авах итгэл маань ер нь буураад байна уу? Энэ дээр ер нь таны байр суурь ямар байгаа вэ? Шууд ингээд эхлэх юм уу? Ийм хүнд асуултаараа. Яа би хямрал гэж хэлэх надад гэхдээ бүр хитрхи хүчтэй одоо бодит байдлыг баг тэгсдүүлсэн юм шиг санагдаж байна. Яг мэдээж эргэлзээ хинд итгэхгүй гэдэг ч юм уу те, хүмүүс тийм эргэлзээ бол байгаа бах. Яг хямртлаа бол биш гэж бодож байна. Яагаад тэгэхээр бас ч гэж ингээд ямар ч гэсэн энэ салбартаа нэг 10 жил гаруй ажиллаж байна те. Тэгэхэд үргэлжил хүмүүс итгэсээр ирсэн. Хэл мэдээллийн хэрэгсэл гэдэг бол магадгүй хүнд нөхцөлд байгаа хүмүүс одоо дуу хоолой нь болох хамгийн одоо магадгүй ойр дотны хүмүүсээс нь ч илүү юм хандах нэг зүг нэг одоо итгээд гэх юм уу те байдаг шүү дээ. Тэгэхээр ялангуяа ийм нөхцөлд байгаа хүмүүс бол бидэнд маш их ханддаг. Нэг ийм асуудал байна. Энийг сурвалжлаад өгөөч. Ийм зүйл тохиолдоод байна. Энийг та бүхэн одоо шийддэг. Эсвэл олон нийтийн хараа сонор сэрэмжэд хүргэж өгөөч гэдэг ийм хандлага бол хизээд байсаар ирсэн. Байсаарч байгаа. Тэгэхээр би бол энэ хямрал гэхээсээ илүү хаяа эргэлзээ төрдөг гэж магадгүй. Гэхдээ энэ итгэл хизээж би унтарч ирснийг мэдгүй байна. Одоо ч унтраагүй хандсаар байгаа. Тэгэхээр итгэлцлийн зүгээр магадгүй юунд хүнд яаж идэггүй гэдэг шалгуур өөрчлөгдөж байгаа байх. Тэрнээс итгэлцэл өөрөө хямраад алга болсон гэж бол ерөөсөө бодохгүй байна тийм. Яг энэ асуултыг илүү лавшруулад асуувал одоо бидний сошиал дээр тэ өдөр тутмын нийгмийн амьдралд одоо улс төрийн амьдрал ялангуяа харж байгаа. Сонгуулаар гэдэг юм уу те. Эсвэл тодорхой улс төрийн одоо ноцтой үйл явдлуудын хэл мэдээллийн байгууллагууд яг үннийг мэдээлэхгүй байгаа юм шиг ийм мэдрэмжтэй сэтгэл айгүйх байгаад байдаг. Тэгээ яг энэ талаас нь харахаар ингээд олон нийтийн зүгээс те яг өөрсдийн хүсэж байгаа тэр мэдээллийг юусоо авч чадахгүй байгаад байна. Яг ингээд нэг асуудлыг тойроод гэдэг үйл явдал болоод идэг. Гэтэл яг гол үйл явдлынх нь мэдээллүүд нь яг үнэ юм уу худлаа юм гэдэг нь мэдэгдэхгүй те. Ийм нэг төөрөгдсөн нөхцөл байдалд үүсэдэг. Тэгэхээр яг энэ талаас одоо яг гол улс төрийнхөө асуудлууд дээр те хямрал үүсэж байгаа юм болов уу гэж би хараад байгаа юм л та. Тэгэхээр энэ дээр та юу ч хариулах вэ? Сонгуулийн үеэр бол ер нь мэдээлэл бэлтгэх айгүй хэцүү болсон тухай би өмнө нь нарантай эрхлэгчтэй нэг ярьж ирсэн. Тэгээд ерөнхийдөө сонгуулийн тухай хууль өөрөө
яг сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн хэрэгсэл үнэн бодтой мэдээлэл бэлтгэх, түгээх, ирж хайх энэ үйл явцад маш их саад учруулж байгаа. Тэгээд одоо бид нар мэднэ эрүүгийн үеийн бид нар ярьдаг 13-14 дээр байгаа нөгөө худал мэдээлэл тарах хэлт худал мэдээлэл гэдэг заалт маань сонгуулийн тухай хууль дээр бүр сонгуулийн үеэр хэлт худал мэдээлэл гэдэг дахиад тусдаа заалттай. Түүний шийтгэл нь ч гэсэн бүр илүү өндрөөр байдаг. Тэгэхээр эрүүгийн үеийн 13-14-өр өнөөдөр одоо юу гэдэг юм саатуулагдсан одоо хэрэгүүдийг аваад үзэхээр мөн танаа судалгаан дээрт байсан санагдаж байна. Тэг 11% нь л одоо буруутай, 99% нь буруугүй гэж гардаг гэж байгаа шүү дээ. Ийм шийдэгдсэн байна гэдэг нэг ийм дүгнэлт байгаа. Тэгэхээр энэ буруугүй хэрнээ шалгагдаад саатуулагдаад байна гэдэг маань өөрөө өөрийн цензурыг одоо бий болгох хамгийн том юм чинь суурь үндэслэл шалтгаан болчихж байна. Тэгэхээр сонгуулийн тухай хууль ялангуяа энэ одоо заалтыг улам хүчтгсэн ийм байгаа нөхцөлд өөрийн цензур бол түүнээс илүү байх нь ойлгомжтой болчиход байна л да. Сэтгүүлчдийн өөрсдийн цензур те. Тэгээ эзэмшлийн одоо эзэмшигчийн хяналт нөлөөлж гэдэг юм те. Юу нь яг энэ манай сэтгүүл зүүн салбар гэх юм уу те. Ямар хуу хэмжээнд байгаа вэ? Яг энэ одоо ямар хуу байдлаар жишээ нь илэрж байгаа таны өөрийн ажил туршлагаас одоо хараад илүү. 2015 онд хэлв нөгөө хэвлэл мэдээллийн эзэмшлийн мониторинг гэдэг хэвлэлийн үрэлэнгээс хийжсэн судалгаа байдаг тий. Тэгээд тэнд бол 300-400 орчим хэвлэл мэдээллийн хэрэгсэл байна гэд эзэмшлийн нөхцөл байдлыг бол харуулж ирсэн тухай үед. Тэгээд дийлэнх голлох хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бол томоохон корпорацууд тухайн корпорац нь дахиад цаашаага улс төртөө ямар нэг хамаарал гэхээс илүү зүгээр магадгүй ашиг сонирхолтой ч юм уу эсвэл аль нэг эзэмшигч нь улс төрийн нөлөө бүхий хүн байх ч юм уу те. Ингээд нэг ийм эзэмшлийн хэлхээнд орцсон байдал тэр үед харагдчихсан. Тэгээд ерөнхийдөө тэр үеэс гэлтгүү сүүлийн жилүүдэд маш их яригдж байгаа зүйл бол яг л эзэмшлийн ил тод байдлын асуудал. Эзэмшлийн ил тод байдал хангалттай биш байгаа учраас хэвлэл эрхчлөөний индекс аажин буурж байгаа энэ сүүлийн жилүүдийн нөхцөл байдалд нөлөөлж байна гэдгийг индекс танилцуулдаг хэлэлцгааргүй сурвалжлагчид байгууллага өөрөө Монголын талаарх тэр дүгнэлтэндээ бол дурдсаар ирсэн. Тэгэхээр ийм судалгаанууд байгаа учраас энэ нөлөөлөл бол байна л гэдгийг бид нар харж байна. Тэгэхээр сүүлийн жилүүдэд ялангуяа хэвлэл мэдээллийн бас төвлөрөл ихээр явагдаж байгаа. Гэхдээ төвлөрөл дандаа муу эсвэл сайн гэсэн үг биш те. Хэд төвлөрвөл мэдээж танд асуудал байгаа. Нэг талаар магадгүй нөөцийг одоо хуваарлахад илүү давуу байдалтай ч байхыг үгүйсэхгүй. Гэхдээ цөөн тооны төвлөрсөн хэвлэл мэдээлэлтэй тэдгээр нь бизнесийн тодорхой ашиг сонирхолтой бөгөөд улс төрийн холбоо хамааралтай байвал тэр бол эрсдэл гэсэн үг. Тэгэхээр 2015 оноос хойш харамсалтай нэм судалгаа хийгдээгүй гэдэг чинь өөрөө ил тод байдал манад ямар байна гэдгийн мөн илрэл болно. Тэгээ хав сүүлд өргөн нэвтрүүлгийн тухай хуулиар эзэмшигчдийн одоо зөвхөн өргөн нэвтрүүлгийн сувг эзэмшигчдийн ил тод байдал бол нээлттэй болсон те. Гэхдээ тэр мэдээллийг одоо анализ хийж дүгнэхэд бас тэмч хэлбэр нээлттэй биш байгаа. Тэгэхээр нэг ийм асуудлууд байгаа. Тэгэхээр энийг бол яа харахгүй одоо судалгаа хийж байгаа учраас энэ бол одоо тулгымцсан асуудлуудын бүр нэг болсон байна гэдгийг бол харууллаа л. Одоо уншигчдын мэдээлэл хүлээж авах, мэдээлэл сонгох те энэ хандлага зуршил юу ямар хуу байдлаар сүүлийн жилүүд өөрчлөгдөж байгаа вэ? Массын одоо дижитал медиа ингэж одоо ноёрхох болсон гол одоо нөлөө гэх юм бол масс медиагаас илүү тухайн одоо сонирхлын бүлэгт зориулсан ниш медиа руу ерөнхийдөө чиглэж байна. Интернет бол өөрөө угаасаа юм масс хүлээн авахч гэж байхгүй. Хүн өөрийнхөө сонирхсан зүйлийг хүлээн авах боломжтой одоо ийм орчныг бүрдүүлж байна гэж нэрлэдэг байгаа тийм. Тэгэхээр эндээсээ үүдээд хүмүүсийн мэдээлэл авах зан төлөв зуршил бол тийм ерөнхийдөө масс буюу хин нэгний өөрт нь бэлтгэж өгч нийтээр нь нийлүүлэх биш те. Зөвхөн өөрийнхөө сонирхол хэрэгцээнд нийцсэн мэдээллийг л ирж хайж түүнийг авах ийм зан төлөвлөл шилжээд байна те. Одоо уншигчдийнхаа хэрэгцээ сонирхол те Монголын медиа салбар нь ихээр чадамжтай хувьсаж өрнө өөрчлөгдөж байгаа вэ? Надад бол тий өөрчлөгдөж байгаа л санагдаж байна. Тэгээ өнөөдөр ялангуяа бид нар харуул залуучуудад зориулсан ялангуяа хэвлэл мэдээлэл тэдний ялангуяа бас сонирхлын бүлэг болгонд чиглэсэн ийм медианууд дижитал орчинд ялангуяа
бас нэлээд олширч байна те. Тэгэхээр энэ бол одоо тэр сонирхолтой нийцсэн мэдээллийг хүргэх гээд бас медиагаар хичээж байгаа нэг илрэл гэж бодож байна. Нөгөө талаас түрүүн бас хоёлаа ярьсан хэвлэл мэдээллийн төвлөрөл бий болсон ч юм уу эсвэл бизнесийн бас тодорхой нөлөөлөл бүхий корпорацууд бий боллоо гэх. Тэгэхээр эндээс гарах энэ бол бас нэг өөрөө одоо зам шүү дээ тий. Тэгэхээр нөгөө сүүлийн жилүүдэд яригадаад байгаа community media, independent media гэдэг зүйл бол манад бол нэлээд одоо бий болчлоо. Тэгэхээр чадж юм л гэж бас би хэлэх байна. Одоо жишээ дурдвал яг бодит ямар хуу жишээнүүдийг юу хэлж байна. За би яг ашиг сонирхлын зөрчилтэй юм шиг гэхдээ хамгийн түрүүнд одоо манай UB Life-ыгаа дурдж болж байна те. Яг хамгийн анх байгуулагдахтаа л одоо манай үүсгэн байгуулагч Тэгшээ найз маань бол миллениалуудад зориулсан медиа хэмээр байна л гэж ярьж исэн. Тухайн үед ч одоо яг миллениалуудын 90 үе байлаа шүү дээ. Өнөөдрийн Gen Z шгэлтэй. Тэгэхээр яг сегментээ олж тэгэхээр эхэлсэн байгаа даа. Тэр яг тухайн үеийн сегмент бол жишээ нь тэр үед бид нараас ярьж исэн BuzzFeed-ээс ер нь нэлээ үлгэр жишээ авъя гэж ярьсан. Тэгэхээр миллениалуудын мэдээлэл авдаг хэв маяг бол юм товчсон маш тодорхой. Одоо өнөөдөр UB Life уншигчд бол мэддэг байх. Тим юмны талаарх тэдэн зүйл гэдэг ч юм уу. За эсвэл юм листэнд оруулсан тий. Эсвэл илүү видео форматтай өмнөх үеэсээ илүү видео форматаар дижитал медиаг бол хийж эхэлж байсан. Өнөөдөр үнэнүү карьер магадгүй миллениал гэхээс илүү Gen Z рүү зориулж ах шиг байна тий. Вебсайт нь сошиал медиатай харьцуулбал харьцангуй арай идэх сул байж магадгүй. Гэтэл Instagram дээр ингээд carousel хэлбэрт ч одоо мэдээллийг хүргэж штэ тий. Эсвэл ганцхан график байдаг ч юм уу. Gen Z-нэр бол миллениалаас илүү товч гэхдээ маш сонирхолтой хийцтэй мэдээлэлд дуртай байх шиг байна. За графемэнийг харъя. Магадгүй бас миллениал ба Gen Z байх гэж би төсөөлж байна. Гэхдээ илүү одоо news буюу current affairs буюу цаг үеийн мэдээлэл үйл явдал сонирхдаг энэ хоёр бүлэг байх шиг байгаа нэ. Тэгэхээр эднэрт зориулаад мөн хийцлэл графикийн хувьд маш сонирхолтой. Тэгээд товч тодорхой ийм мэдээллийг хүргэж байна гэдэг ч юм уу. Ингээд ерөөсөө өөрийнхөө хэлбэрээр хувраад одоо хөгжөөд яваад байна л гэж би бол хараад байгаа тийм. Яг түрүүн таны ярьсныг илүү авшруулаад асуувал яг UB Life-ийн үед одоо дараагийн магадгүй 3 жил 5 жил те магадгүй 10 жил ч юм уу ер нь урт хугацаанд ямар хөө байдлаар өөрчлөгддгийг гэж юу зорж байгаа вэ? Бүх төлөвлөгөөгөө ярих нэ. За яг айхтар ингэж өөрчлөгдöö гэж харсан юм бол алга байна. Ямар ч гэсэн энэ жилийн хугацаанд бол бид нар видео формат руу илүү түлхүү орж байгаа. За сүүлийн 2 жилийн хугацаанд бол нөгөө хүн юу тарин түүнийгээ хураана гэдэг шиг л юунд илүү цаг зарцуулав тэр маань эрдгэл юм байна гэдгийг анзаарсан. Богино видеонууд руу нэлээд орсон. Тэгээд тэр хэрээр одоо видео сувгуудын маань хандлт болон subscriber-ийн тоо бол нэлээд ахицтай ингээд дээшээ гарч ирсэн. Тэгэхээр энийг өргөжүүлээд бид нар одоо бараг сарын дараанаас ерөөхдөө нэлээд олон видео контентуудыг бас хийж эхлэх гэж байна. Тэгээ хав гол сурсан зүйл бол сүүлд бид нараас уншигчдын судалгаагаа авсан. Тэгэхээр нөгөө яаж өөрчлөгдөх вэ гэдэг бол хэрэглэгчтэй л холбоотой тий. Тэгэхээр хэрэглэгчдээсээ бид нар чинь асуусан. Ямар төрлийн мэдээлэл байвал та илүү сонирхох вэ? UB Life гинт танд подкаст хийж эхэлвэл юу хүргвэл танд та сонсох вэ тий? Тэр ихтэл бид нар та UB Life төлбөртэй болвол төлж унших уу, сонирхох уу, хэд байвал зохимжтой вэ? Бидэнтэй уулзах юм, уулзалт зохион байгуулвал яг маргааш гэвэл та ирэх үү гэдэг ч юм уу те. Ингээд ерөөсөө хэрэглэгчдээс юм маш тодорхой асуулт бүхий юм судалгаа хийж үзсэн л дээ. Тэгээд сая ярьж байгаа сарын дараанаас видео контент руу орно гэдэг маань бол ерөн судалгаан дээрээ суурилсан. Мөн мэдээллийн агуулга нөгөө категори дээр мөн хэд хэдэн зэсийг нэмсэн байгаа. Энэ маань ч гэсэн судалгаан дээр суурилсан. Тэгэхээр бидний цаашид 3 жил, 5 жил, 10 жил хаашаа явах вэ гэдгийг бол хэрэглэгч л тодорхойлно. Түүнийг харин хэрэглэгчийн хүсэл эрмэлзлийг бид нар илүү одоо бүр ашигтайгаар яаж томьёолж өөрсдийн үйл ажиллагаандаа тусах вэ гэдэг бол харин бид нар яг цэвэр ажлын асуудалтай. Тэгэхээр тийм хэрэглэгчээ л аягүй сайн сонсох хэрэгтэй, хэрэглэгчээ мэдрэх ёстой. Дээрээс нь хамгийн бүр гол зүйл магадгүй энэс чухал үйл үг бол хэрэглэгчтэйгээ харилцах ёстой гэж л одоогоор л ойлгоод байна. Тэгээд энэ маань өөрчлөгдөчихгүй бол одоо юм аягүй хурдан өөрчлөгдөд байгаа болохоор өнөөдрийн ойлголт маань маргааш ихэд баг хувчирчих гад шүү дээ тий. Тэгэхээр бас аягүй сайн
нөгөө up to date гэдэг тийм байх хэрэгтэй юм шиг л болж байна те. Яг нэг талдаа бол ингээд шинэ медианууд үүсэж байна те. Бас медианууд тодорхой хэмжээнд одоо бодлогын хувьд гэдэг юм уу, форматын хувьд илүү өөрчлөгдөж байна те. Бас өөр нэг явж байгаа үзэгдэл нь бол нөгөө news influencer буюу одоо сэтгүүл зүгээр ажиллаж исэн магадгүй суралцсан тийм хүмүүс бие даасан яг өөрийнхөө хувь хүний онцлогийг илүү гаргасан тиймэрхүү мэдээллийг олон нийтэд хүргэж байгаа. Энэ үзэгдэл байгаад байгаа тийм. Тэгэхээр яг энэ үзэгдэл юу нь Монголд ямар байгаа вэ? Таны хувьд энэ дээр ажиглал байгаа юу? Тийм, Монголын хамгийн анхны хүчтэй news influencer баг өнөр цэцэг сэтгүүлч баха тий. Тэгэхээр яг өөрийнх нь постл гэхэд маш олон тооны хүмүүсийг дагуулдаг, маш нөлөө бүхий. Одоо миний бодлоор хэрэгслээсээ илүү нөлөө бүхий сэтгүүлч байна шүү дээ тий. Тэгэхээр энэ бол news influencer-ийн жишээ ерөөсөө яхахгүй мөн болчихж байгаа тий. Тэгээд судалгаан дээр ч гэсэн хэлсэн байсан. News influencer бол цаана одоо редакц байж ч болно, байхгүй ч байж болно гэдэг байгаа шүү дээ тий. Тэгэхээр тэрнээс үл хамааран байна гэж үзэж байна. Хоёрдугаарт бол Амраа Liberty байна те. Өөрийн гэсэн мэдээллийн хөтөлбөртэй YouTube дээр тэрийг 7 хоногт одоо 100 мянгаар тоологдох тооны үзэгч үздэг. За эсвэл нэг пост хийх ч юм уу те. Дандаа цаг үеийн үйл явдал нийгмийн асуудлууд дээр байр суурь илэрхийлнэ гэдэг бол мөн л news influencer-ийн жишээ болж ах шиг байна. За түрүүн хоёлоо эхлэхийн өмнө дурдчихсан манай сэтгүүлч бас Пүрвэ байна те. Мөн тэгээ яг нэг тодорхойлт нь байд юм билээ шүү дээ те. News influencer-ийн ерөнхийдөө цаг үе нийгмийн үйл явдал дээр тодорхой давтамжтайгаар магадгүй тогтмол нь жоохон хэрэг хугацаа байх уу. Ямар ч гэсэн тогтмол байр суурь мэдээллийг хүргэж мэдээлдэг одоо ийм бие хүнийг хэлнэ гэдэг байгаа тий. Тэгэхээр ийм хүмүүс бол байгаа одоо нилээдгүй байна гэж би бол харж байна. Тэгээд дэлхийтэйгээ хамтдаа хэдүүлээ. Яг news influencer нөгөөх нь бол яг юу байгаа шүү дээ. Content creator тий. Тэгээд олон улсын би бас нэг судалгаа харсан 30-аас доош насны одоо залуусын хэдэн хувь нэлээ 30-40% нь ерөөхдөө контент креаторээс мэдээлэл хүлээж авч байна гэх. Тэгэхээр ерөөхдөө ирээдүйдээс мэдээллийг шуурхай дээрэс нь энэ хүмүүсийн гол зүйл ихтгэлцэлтэй байгаа шүү дээ. Нөгөө хүлээж авдаг хүмүүстэйгээ ихтгэлцэл тогтооцсон. Тэгэхээр энэ үүднээсээ шуурхай ихтгэлтэй гэдэг үүднээсээ бол контент креатор болон news influencer-ууд бас ирээдүйд сувгтаа дүүцэх хэмжээний мэдээлэл түгээгчд болж бий болж байна гэж бас. Таг энэ үзэгдлээс юм уу үйл явцаас юу ямар нэг тийм сөрөг үр дагавар юу ажиглаж байна уу? Би одоохондоо яг айхтар ийм тийм гэсэн сөрөг надад бол дүгнэлт байхгүй. Зүгээр саяхан би харин яг communication чиглэлээр одоо Австралид суралцж байгаа найзынхаа нэг постыг хараа бит хоёр ярилцсан. Тэгээ найз маань болохоор YouTube дээрх тэр нөгөө одоо Америк болон ер нь энэ олон улсын подкаст одоо бид нар Трамп ингээл подкастад ороод гараад ирсэн Joe Rogan энэ төр ярьж байгаа тий. Тэгэд энэ хүмүүс дээр нэг судалгаа хийж байгаа юм байна лээ. Тэгээд их сонирхолтой дүгнэлтээс нөгөө үүнээс үүдээд хүмүүс нөгөө нэгдүгээрт яхав хит тууширсан гэж хэлэхээр эмзэг хүлээж аваад байгаа. Гэхдээ сэтгүүлч бидний хувьд бол нөгөө тэнцвэртэй байх гэдэг алтан зарчим ингээд сонсоод өссөн учраас түүнийг бид нар хит туушрал гэж тодорхойлоод байгаа. Яг итгэдэг хүмүүс нь намайг хит тууширсан гэж хэллээ гэдэг их дургу хүлээж авт юм байлээ. Гэхдээ уучлаарай те үнэхээр тэр хит туушрал дээрэс нь баримтад суйрлаагүй мэдээлэл тэгээ ерөнхийдөө хоромж мэдээлэл тархах бас айгүй их үндэслэл болоод байна гэж үзээд байгаа юм билээ. Яагаад тэгэхээр тэдгээр хүмүүс маань ерөнхийдөө хэвлэлийн эрхчлөө үг хэлэх эрхчлөөг одоо бид дээдлж байна гэдэг ийм үгийг урдаа хэлдэг те. Тэгэнгүүтээ одоо нөгөө credible буюу найдвартай их сурвалж хэсэг нь эргэлзээтэй зүгээр намайг одоо жишээ нь оруулснаа. Одоо юуны тухай юм мэдэхгүй. Одоо за би ураны тухай ярил л да. Би ураны тухай ярих чаа ингээд аюу утгагүй зүйл шүү дээ те. Юу ч мэдэхгүй тэр тухай. Тэгэхээр нөгөө тэр хүмүүс маань болохоор дурын хуланг авчираад үг хэлэх хэрэгчлөө гэдэг нэрийн дор хулангийн дурдж байгаа зүйлсээ огт шалгахгүйгээр те ингээд яриулаад байна. Тэгээд тэр нь ядж итл 1 цаг 2 цаг ярьдаг те. Би өөртөө дуртайгаа ярьж байгаа байхгүй сэтгэгдлээ бодлоо сонссноо те. Тэгэхээр нөгөө сэтгүүл зүйн зарчим бол нэгдүгээр их сурвалжийг өөрийг нь credible хэсгийг нэгтлэх хэрэгтэй те. Энэ хүн яг ийм шинжлэх ухааны үндэслэлтэй юм ярьж чадах нь уу, судалгаа хийдэг хүн юм уу, яадаг хүн юм бэ те. Эхлээд тэрийг нэгтэлж зочноо тухайн сэдвээр оруулдаг. Ярьж байгаа тохиолдолд ч гэсэн дахин нэгтлэх үйл явцаас байдаг те. Та яг үнийг ярьж гэнэ үү, танд баримт байна уу гэдэг ч юм уу.
Тэгэхээр нөгөө ийм процесс байхгүй болчоод хүн үг хэлэх хэрэгчлөөтэй гэд яриулаад байхаар түрүүний ярьсан тэгэхээр хит нэг талын үзэл бодол дээрэс нь баримтад суурилсан уу гэдг нь эргэлзээтэй. Тэгээ зарим тохиолдолд хуурамч мэдээлэл тархах гол суурь болоод байна гэж бол үзээд байгаа юм байна. Тэгэхээр энэ үүднээс нь судалгаа хийж байгаа гэсэн. Тэгээд надад бол тэр бас сонирхолтой санагдсан. Тэгэхээр ийм нөхцөлд бол нөгөө хэрэглэгч өөрөө л анхааралтай байхгүй бол бүхнийг нэгсэндээ хэрэглэгчийн нуруунд дээр өгч чинь гэсэн үгтэй. Тэгэхээр тэр асуудал. Тэгээ зүгээр сонирхуулахад бас судалгааных нь 2 дугаар нэг үндэслэл нэг сонирхолтой байсан. Нөгөө коммент бас айгүй нөлөөтэй. Тэгээ хүмүүс ер нь бид нар чинь тийм шүү дээ. Рекламны тухай нэг судалгаа байдаг. Зүгээр одоо хэвлэл мэдээллийн хэрэгслэр юм хөндөй хүүтэн гэх юм уу? Зүгээр явж байгаа реклам хараад итгэх магадлал нэг 12% гэдэг ч үлээ. Найзынхаа хэлсэн юмд итгэж худалдаж авах магадлал 70% гэдэгтэй. Тэгэхээр яг тэрнтэй адилхан дижитал орчинд мэдээлэл хүлээж авч байгаа хүмүүс коммент айгүй хардаг гэд. Тэгээд коммент ялангуяа дээгүүрээ аль тал руу эхний нэг 5-аас 10 коммент ер нь аль тал руугаа чиглэлтэй байна. Шууд тухайн мэдээллийг хүлээж авах чиглэл тэрлүүгээ ингээд одоо эргэж эхэлдэг гэдэг те. Гэхдээ энэ үүднээс нэг сонирхолтой судалгаа хийж байгаа юм билээ. Тэгээд дүнг нь хүлээж байгаа. Тэгээд би бас энэ судалгаа бидний ч гэсэн анхаарах ёстой зүйл мөн болов гэж бодож байна. Яхаа өнөөдөртөө Монголд яг саяны ярьж байгаа шиг айхтар сөрөгнөлөө миний бодлоор бас гайгүй болов. Тэгтээ анхаарах ёстой зүйл мөн үү гэвэл мөн те. Тэг яг нэг талдаа бас нөгөө яг миний уншиж судалснаар бол хитрхи мэдээллийг нөгөө хэлбэрчилж авах ч гэдэг юм уу те. Өмнө нь бол бид нэр одоо 10 20 жилийн өмнө илүү нөгөө урт форматтай те янз бүрийн докюментари ч юм уу нэвтрүүлэг текстийн нийтлүүд ч юм уу те эсвэл дан нөгөө мэдээнүүд үздэг байсан бол одоо илүү нөгөө видео формат руу рил руу ингээд формат руу мэдээлэл нь шингэчихээр илүү нэг хэлбэрчилсэн зарим мэдээлүүд нь орхигддог ч гэдэг юм уу те тиймэрхүү сул тул байгаад идэг болов гэж хараад байна. Тэгэхээр тэрийг жишээ нь та ямар байдлаар харах вэ? Одоо нэгсэндээ дататай мэдээлэл өгүүлэгдэт байна гэсэн үг үү? Тэгээ дататай мэдээлэл нь магадгүй илүү бага одоо эрэлтэнд орох ч гэдэг юм уу те илүү шахагддаг ч гэдэг юм уу? Яагаад дататай мэдээлэл хэрэгтэй вэ гэж эхлээд өөрөөсөө асуух хэрэгтэй болж байна л да тий. Тэг хүн одоо бид нар бас дахиад судалгаа байдаг ш нөгөө хүн өдөрт 10,000 орчим мэдээлэл хүлээж авдаг билүү те. Тэр тоо миний бодлоор одоо улмал ихсэж байгаа бах те. Хичнээн чих мэдээлэл хүлээж авч байгаа. Тэгэхээр яа харахгүй л хүн хэлбэршүүлсэн юм руу явахаас аргагүй бидний цаг хугацаа одоо энэ оюун бодол тархины хүртэл энэ нөөц шахагдчихээн те. Тэгэхээр яг хав саяхан л бас ярьцсанчлан хэрэглэгчийн нуруунд дээр л угаасаа ирж ах шиг байна л та. Тэгээд та юу хэрэглэмээр байна? Та оюун бодлоо юунд зарцуулмаар байна? Та оюун санаа, сэтгэл санааныхаа эрүүл мэндэд хэр анхаардаг вэ гэдг л ямар мэдээллийг түлхүү авдаг вэ? Авах вэ гэдг л одоо шийдэл сонголт болоод байна. Тэгээд тэр хүний сонголтыг одоо бид нар бас манай дататай мэдээлэл эргэлтэнд бага ороод байна гэж тулгах бол өрөөсгөл байх. Гэхдээ түүний үн цэнийг бид нар илүү нийгмээрээ олуулаа ярилцах хэрэгтэй л болох байх. Зөвхөн хувьдаа жишээ нь би бол одоо яг л тийм нөгөө дататай юмд жоохон сонирхолтой. Би чинь одоо хүмүүс надад итгэдэггүй шин би нөгөө YouTube үздэг. Тэгээд би бол жишээ нь мэдээллийг уншиж авах сонирхолтой юм шиг байгаа. Ингээд айгу хурдан ингэж гэлс уншаад гол хэсгүүдийг авдаг. Тэрнээс юм уртын үзээ сонсоод харна хизээ гол юм гарч ирэх юм бол гэхэд надад айгу хэцүү байдаг байхгүй. Тэгээ ерөөсөө YouTube үздэг гэх хүмүүс бүр гайхаад ийм юм гэж байд юм уу гэх. Тэгээд яг сүүлийн үед нэг 2-3 подкаст үздэг болсон. Тэгээ яг зорддог гэдэг нь подкаст байгаа. Бусдаар мэдээллийг чинь уншиж хүлээж авдаг. Тэгэхээр энэ бол хүний өөрийн сонголтын л асуудал болчиход байгаа шиг байна л та. Гэхдээ яг зөвхөн хүмүүст илүү бас хэлхийг хүсэж байгаа зүйл нь Manuel Castells гэдэг миний нэг дуртай одоо миний дуртай ч байх вэ дэлхийд даяараа хүндэлдэг нэг юм communication-ы мундаг юм онолч хүн байгаа. Тэгээд тэр хүн бичижсэн анх яг ингээл тэр 2000-ад оны үед одоо ингээл мэдээлэл ирэн боллоо энэ төр гээл те. Тэгэхэд тэр хүний бичижсэн гол юм нь бид нар аж үйлдвэрийн буюу одоо industrialization-ээс informationalism гэдэг юм руу орж байна тий. Тэгээ надад энэ үгийг бид нар тухайн үедээ мэдээллийн ирэн гэж аягүй гой шуугаж хүлээж авчаад
цаашаага нэг ач холбогдлыг мартцсан юм шиг одоо бодохоор ингээд санагдаад байгаа. Тэгээ аж үйлдвэрчлэлтэй ирэнд бол бид нар аж үйлдвэр гэдэг бол маш чухал. Одоо бараг л 1 хоног зогсож болохгүй те эдийн засагтаа маш их уялдаатай ингэж чухалчилдаг байснаа мэдээллийн ирэн гэдэг үгээ харамсалтай тийм ирэнлүү шилжиж байгаа хэрнээ түүнийхээ ач холбогдлыг одоо түүн луга яриха болчихсон. Хэтэрхий клишэ болоод те. Тэгэхээр мэдээлэл бол өнөөдөр маш том хүчтэй, зэр зэвсэг, эд хөрөнгө гэдэг ингээ бүх зүйлээс илүү хүчтэй. Тэгэхээр ийм зүйлд бид нар тийм хэлбэршүүлсэн ханга байдлаар хандах уу гэдгээл нэгсэндээ хэрэглэгч маань бид өөрсдөө ч гэсэн бодох ёстой. Тэгэхээр мэдээлэл гэдэг бол зүгээр нэг утсан дээр ингээ жирэлзээд өнгөрч байгаа зүйл биш те. Илүү одоо ийм ач холбогдолтой зүйл юм а гэдгийг л бид бүгдээрээ ойлгож одоо ухамсарлж ханддаг болж ижил тэр даацтай мэдээллийн эргэлт нэмэгдэх бах. Тэгэхээр бид нар даацтай юм хичээд эргэхгүй байна, хинт сонирхгүй байна гэхүү эсвэл түүнийхээ ач холбогдлыг илүү олуулаад диалог өрнж ярилцаад ойлгоод урагшлуул тэр байдал өөрчлөгдөх байх гэж бодож байна. Яг энэ нөгөө бүр энэ подкаст хийснээс хойш тэ энэ яриагаа ер нь дүгнээд хэлвэл яг сэтгүүл зүйдэх нь итгэлцэл маань ер нь яг одоо миний харж байгаагаар бол нэг хэд хэдэн факторуудаас хамаарат байгаа юм шиг байна л тэ. Уншигчдын нөхцөл байдал тэ хэрэглээ итгэлцэл нөгөө талаасаа сэтгүүл зүйн байгууллагууд бас илүү том зургаараа одоо улс төрийн орчин бас нөлөөлж байгаа шиг байна тэ. Эзэмшээл, хуулийн эрх зүйн орчин ч гэдэг юм үү тэ. Тэгэхээр ингэж юу н харах зүг таны хувьд ер нь том зургаараа яг юу гэж итгэлцэлд юу нөлөөлж байна гэж үү? Итгэлцэлд сошиал медиа нөлөөлж байгаа хаа. Тэгэд хүн гэдэг чинь өөрөө нийгмийн амтан, нийгэм чинь юун дээр тогтож байгаа мэдээлэл харилцаан дээр л тогтоод байна шүү дээ. Бид нар үргэлж хүн яагаад бусадтай тэмүүлдэг, хүн яагаад ганцаараа байхаараа ганцаардаад байдیں۔ Тэ харилцаа амьд, харилцаа сонирхолтой, харилцаа дотн байх тусмал хүнд илүү сайхан нийгмийн одоо харилцаа тэгжил явдаг. Тэгэхээр өмнөх үед гэх юм уу одоо мэдээлэл бол тийм дотн харилцаа байсангүй л дээ. Нэг сувгтай те нэг чиглэлтэй зөвхөн түгээгчээс хүртэгч рүү чиглэлдэг те. Сошиал медиагийн гол ололт бол энийг хоёр урсгалтай болгож өгсөн шүү дээ. Тэгэхээр нэгсэндээ бидэнд дотн харилцаа үүсгэх боломж бий болсон. Тэгэхээр хүний натур болов гэж би бодод байна. Хүн тэр нөгөө дотн харилцаа руугаа тэмүүлж идэг. Тэндээс ч л итгэлцэл бий болно шүү дээ. Тэрнээс замын цаан зогсчод нэг юм яриад байгаа хүн яг миний хажуу зогсоод надтай юм ярьж байгаа хүн хоёрын хинд итгэх вэ гэвэл те мэдээж хажууд байгаа хүндээ л итгэнэ. Тэгэхээр энэ технологийн нөлөө маань өөрөө бидний хоорондох харилцааг хоёр урсгалтай болгоод илүү ойртуулад эхэлсэн. Тэгэхээр нэг талаас хэрэглэгч тэр дотнослоо хүлээгээд байсан. Тэгэхээр медиа төрлөө хэр хурдтай шилжиж чадсан бэ гэдгийг бид нар одоо эргээд харах хэрэгтэй тийм. Өнөөдөр тэгэхээр итгэлцэлтэй амжилттай яваа хэвлэлүүдийг харахаар тэр харилцааг л бүтээж чадсан байгаа шүү дээ. Тэгэхээр сүүлийн үед одоо бид нар ярьж байгаа итгэлцэл эсвэл тэр харилцаа гэдэг маань зөвхөн хэдэн хүн дагуулсан бэ гэдгээр тоолохоо болцсон, хэдэн хүн лайк дарсан бэ гэдгээр тоолохоо болцсон, хэдэн хүн тэнд нь яг комент бичсэн бэ, хэдэн хүн итгэл дүүрнээр тухайн зүйлийг шеэрлсэн бэ гэдгээр харилцааны үр ашигтай байдлыг тодорхойлж байгаа шүү дээ. Тэгэхээр би бол итгэлцэлд энэ технологийн энэ ололт дэвшил нэгдүгээрт аягүй их нөлөөлсөн баг гэж бодож байна. Тэгээ бид нар энэ дотносол энэ одоо идэвхтэй харилцаар бол явах шаардлагатай байх. За яг энэ нөгөө итгэлцэлтэй бас нэг холбогдож байгаа асуудал нь нөгөө төрөнд орцонтэй улс төрийн нөхцөл байдал хууль эрх зүйн орчин тийм. Одоо яг одоо хэвлэлийн эрх чөлөөний шинэ хууль улсын хурл дүрэн баригдаад хэлэлцүүлж байгаа. Тэгэхээр энэ дээр таны байр суурь шүүмжлэх зүйлтэй магадгүй дэмжих зүйл юу байгаа вэ? Үзэл баримтлалаас нь эхлээд харахаар нэгдүгээрт юу гэлээ бусдын ингээл нэр хүндийг гутаах одоо юм халтах байдал их боллоо тий. Хоёрдугаарт бол одоо үндэсний аюулгүй байдал, хувь хүн улс оронд учруулж байгаа нөлөө гэдэг ч юм уу ингээл ийм зүйлийг дурдаад нэгсэндээ хуулийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлсон харагдсан. Тэгээ надаа эндээс эхлээд жоохон учир дутагдaltaй санагдсан л да. Яг зөвхөн бусдын тэр нэр хүнд үндэсний аюулгүй байдлаас болоод бид нарт хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг шинжлэх шаардлага бий болоод байгаа юу? Эсвэл саяны ярьсан итгэлцэл эсвэл эрх чөлөөт байдал яг яаж хумигдв те тэндээс үүдээд шаардлагатай болоод байгаа юу?
гэдэг асуудал яригдах байх. Тэгэхээр надад тэндээсээ эхлээд жоохон юм явцуу тодорхойлцсон юм уу гэж санагдсан. Тэгээд яг хуулиа ингээд цаашаа уншаад үзэхээр жижиг зүйлс нэлээд байсан. Тэгээ энэ дээр ялангуяа нөгөө одоо хууль санаачлагчид хэлж байгаа нэг зүйл нь бол нөгөө хамгийн гол гэх юм бол их сурвалжаа нууцлах одоо эрхийг баталгаажуулсан гэж байгаа. Харамсалтай нь энэ нь өөрөө нөгөө үнэмлэхүй хамгаалалт болж өгч чадаагүй байсан. Одоо их сурвалжаа нууцлах хэрэгтэй гэж хуулинд ороод ганц өгүүлбэр хамгаалалт болох уу те. Их сурвалжаа хамгаалах тэр байдал нь одоо яг үнэмлэхүй хамгаалалт болж өгч чадаагүй гэдгийг илэрлэл нь болохоор нэгдүгээрт нь бол их сурвалжаа нууцлах хэрэгтэй гэж байгаа. Тэгэхэд харамсалтай нь тэрний дараа болохоор юм гэмтэргээс одоо урьдчилан сэргийлэх үндэслэлтэй гэж үзвэл их сурвалжаа илчлэх хэсгээс сэтгүүл чиглэл мэдээллийн байгууллага өөрөө шийдвэрлэнэ гэж байгаа. Тэгээд энэ бол нөгөө бүрэн хамгаалалт болж чадахгүй. Өөрөө шийднэ гэхээр би одоо илчлэхгүй гэвэл тэнд ч айгүй юм буруутай одоо сэтгэл мэдрэмж эсвэл магадгүй олон нийтийн буруутгал ч юм уу те. Энд чинь хамгаалалт ерөөсөө биш байгаа даа үстэй те гэдэг ч юм уу. Тэгэхээр энэ хамгийн гол буюу их сурвалжаа нууцлах эрхийг баталгаажуулсан гэсэн боловч харамсалтай нь энэ бүрэн баталгаажаагүй байгаа. Жишээ нь дээрээс нь нөгөө ингээд зөвхөн сэтгүүлчтэй холбож байгаа. Гэтэл сүүлд би нэг Европын холбооны жишээ нь хууль одоо сая өнгөрсөн энэний өмнөх хавар шинжлэгдсэн шүү дээ, шинжилэн батлагдсан. Тэгээд тэнд бол жишээ нь сэтгүүлч болон түүний ойр тойрныхан тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын мэдээллийн технологийн ажилтнуудыг одоо хамт хамгаална гэдэг ийм заалт орж ирж байгаа шүү дээ. Яагаад тэгэхээр одоо ялангуяа Монгол шиг газар тэр чинь уг нь айгүй зүв байгаа байхгүй. Намайг ганцхан их сурвалжаа хамгаална гэж итэл миний ойр дотны өдөр болго уулздаг хүмүүстэй уулзаад өчигдөр хинтээ уулзсан бай гэхэд л тэр чинь илэрхий гараад ирнэ. За эсвэл байгууллагын одоо компьютер, байгууллагын имэйлээр би харилцаж исэн байлаа гэхэд манай IT-ийн үнийг олоход л тэр чинь бас л илэрхий гараад ирнэ тэ. Тэгэхээр их сурвалжаа нууцлах гэдэг энэ одоо хамгаалалтыг бол илүү юм өргөн хүрээнд хийдэг ийм байдал одоо бий болсон. Тэгэхээр өнөөдөр манай шинэ хуулинд орж байгаа заалт бол нэлээд явцуу ийм бүрэн хамгаалалт биш байгаад байна. Бас нэг юм нь яг бид нар ярих ёстой зүйл бол хоёлоо өмнө нь бас дурдсан эрүүгийн хуулийн 13-14 гэдэг заалт байгаа нөхцөлд бид нар мянган гоё хуультай болоод бүрэн хамгаалалт мөн болж чадах уу гэдэг дахиад эргэлзээтэй болчихж байгаа гэдэг асуудал. За дараа нь бас нэг зүйл нь манай сэтгүүлчдийн хамгийн их ойрын жилүүдэд ярьж байгаа төрийн хэвлэл мэдээллийн алба болон татвар төлөгчдийн мөнгөөр хийж байгаа ус төрчдийн контентын асуудал байна те. Тэгээ энэ өөрөө салбарынхаа бүр хүний нөөцийн аягүй тулгамдсан асуудал болсон бараг нөгөө эрхчлөө гэхээс ч илүү салбарын тулгамдсан асуудал байгаа. Тэгэд энийг яаж хязгаарлаж зохицуулах вэ гэдэг мөн бүрэн зохицуулалт тэмч байхгүй байгаа шүү гана. Яг төрийн хэвлэл мэдээллийн алба ямар хүрээнд ажиллахын одоо юу хийхин те гэдэг нь тодорхойгүй байгаад байгаа ийм нөхцөл байгаа. Тэгэхээр энэ тулгамдсан асуудлуудаа бид нар чинь энд шийдэх хэрэгтэй санагдаад байгаа. Тэгэхээр энэ маань бас байхгүй болчиход байгаа. Тэгэхээр нэгсэндээ хууль маань яг айхтар хор хохирол бас ингээл амар төрөний чиний нөгөө тодорхойлдог шиг хямрал гэх үз одоо үгээр тодорхойлох хуц биш байж магадгүй. Гэхдээ асуудлууд байна. Дээрэс нь ололт гэж дурдаад байгаа зүйлс нь ерөөсөө ололт биш байгаа байхгүй. Дандаа юм ирэмдэг байгаа тань тий. Тэгэхээр бид нар яагаад хууль, журам одоо альва салбар нийгэмд тогтоод байна тий. Бага нөхцөл байдлыг дээрдүүлэхийн тулд үсттэй. Гэтэл энд чи дээрдсэн юм байхгүй байгаа даа л гэдэг маань нэгсэндээ бид нар өшөөсөн ажиллах ёстойг л харуулж байгаа гэж бодоод байна. Яг таны хувьд ямар хуу одоо асуудлуудыг илүү зохицуулбал илүү том алхам болох вэ? Яг сайн дурдсан зүйлс байгаа даа. Одоо сэтгүүлчтэйгээ ингээд уулзгаар өөр зүйл ярьж байна. Одоо жишээ нь яг бид нар их сурвалжаа нууцлах эрхийг айгу олон жил ярьлаа тийм. Энэ асуудал байна. Хоёрдугаар саяны тэр хэвлэл мэдээллийн салбар дахь төрийн нөлөөлөл гэж бүр ингээд авч үзмээр байгаа. Төрийн оролцоо яг ямар түвшинд яаж байгаад байна тийм. Тэгээд тэдгэрийг одоо яаж зохицуулах вэ гэдэг асуудал байна. Дээрээс нь түрүүн ярьсан тэр эрүүгийн хуулиар сэтгүүлчийг залхаан зэрлүүлдэг энэ нөхцөл байдлыг зайлшгүй өөрчлөх ёстой гэдэг иймэрхүү асуудлууд байна л та. Тэгээд яг бас нэг сонирхолтой зүйл нь өнгөрсөн 5 дахад гэдэг чинь 4-р сарын 25-нд Улсын хурлын чуулга нар нөгөө энэ хуулийг хэлцэх хэсэгтэй холбоотой
чуулганы хуралдаан болсон тий. Тэгээд тэр үеэр хууль санаачилсан хүмүүс маань ч гэсэн зарим зүйл дээр нэлээд мэдээлэл одоо дөлмөг байгаа нь ингээд анзаарэгдсэн. Жишээ нь одоо хууль өргөн барьсан засгийн газрын гишүүнээс нэг гишүүн асуусан хэвлэл мэдээллийн салбарын одоо зах зээлийн багтаамж гэдэг юм бэ те эдийн засгийн нөлөөлөл гэдэг бол одоо хараат бус хэвлэл байх хамгийн одоо бас нэг суурь шалтгааны нэг шүү дээ те гэтэл ингээд мэдгүй байна гэж хариулж байгаа. Дээрэс нь хэдий тооны хэвлэл мэдээлэл хэрэгсэл ажиллаж гин ямар нөхцөл байдалтай байна гэхэд мөн л тодорхойгүй байна гэж хариулж байгаа. Тэгэхээр эн чинь нөгөө суур дата өгөгдлүүдэд тодорхойлоогүйгээр яаж тэр хүмүүс маань юу шаардлагатай гэж тодорхойлоод юун дээр тулгуурлаад юу зохицуулах гэдэг нь гэдэг нь нэлээд бүрхэг байгааг ингээд тэр чуулганаас бол ингээд бүр илэрхий харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар ийм суур судалгаануудыг дахиж хийх хэрэгтэй баг. Ягаад гэхээр өнөөдөр хүмүүст яг шууд юу хэрэгтэй вэ, юу тулгамдж байгаа вэ гэдгийг жишээ нь бийж дангаараа хэлж мэдэхгүй шүү дээ. Энэ салбарт 400 гаруй хэрэгсэл 5000 орчим хүн ажиллаж байна. Тэгэхээр өшөө сайн судлах хэрэгтэй байх гэж бодоод байна л да. Тэгээ одоо яхав ажлын хэсэг гарч байгаа гэсэн. Тэгэхээр энэ судалгаанууд дээр бас илүү сайн ажиллаж сайжруулах хэрэгтэй байх л гэж бодож байна. За илүү өөдрөг вэ нөө эсвэл готрон гоё таны хүлээлт яг ямар байгаа вэ? Надад аль нь ч алга. Тэгээ яг тэгэхээр өөдрөг болох баримт алга, утрах бас яг баримт алга. Тэгээд нөгөө харцнах хэрэгтэй байх. Тэг. Яг тэгэхээр саяны ярьсан юмнуудыг яг тэгэхээр би өөрөө бас ингээд шууд тодорхойлж мэдэхгүй шүү дээ. Гэхдээ зүгээр энэ хууль өөрөө одоо байгаа төсөл маань ямар ч гэсэн сайжруулалт болж чадахгүй байна гэдэг дээр бол би итгэлтэй байна. Сайжруулах хэрэгтэй гэдэг дээр итгэлтэй байна. Хэвлэл мэдээллийн орчны нөхцөл байдлыг чинь 5 ангилалд авч үзээд байгаа шүү дээ. Асуудалтай, мэдэгтгүүц асуудалтай, хүнд, маш хүндлүүдтэй тий. Ямар ч юм 5 өнгөөр авч үзэж байгаа. Тэгээд сүүлд би харж хахад манайх яг асуудалтай байжгаад за тэгээд нэг 2010 ингээд оноос бол ерөөхдөө мэдэгтгүүц асуудалтай тий гэдэг ангилалд явсан. Харамсалтай нь 23 оноос бид нар хүнд хэцүү ангилал гэдэг юм руу орчиж байгаа байхгүй. Тэгээд сүүлийн 2 жил болж байна тий. Тэгэхээр энэ надад айгүй ярих хэвээр зүйл санагдсан. Байрны 1-2 одоо яах вэ тий. Тэр бол нэг 2 онооны л асуудал шүү дээ. Гэтэл нөхцөл байдал өөрөө хүнд буюу бид нар 5 ангиллын 4 за нөгөө манайх ABC гэдгээр үнэлэх дуртай. Тэрнээс бол бид нар D ангилалд байгаа байхгүй. Тэгэхээр бид нар энэ дээр анхаарал хандуулах хэрэгтэй санагдаж байгаа. Тэгээд ялангуяа D ангилал руу бид нар сүүлийн 3 жилд орсон. Тэгээд эндээс ийм жилийн хугацаанд бид нар эргээд яаж гарах хэрэгтэй юм бэ те гэдэг дээр илүү төвлөрөх хэрэгтэй болов. Сүүлийн жилүүдэд ямар хууль батлагдав, ил тод байдал дээр ямар өөрчлөлтүүд гарч ийн те энэ дээрээ илүү акцент өгөх хэрэгтэй байх. Тэгээд энэ дээр тэр хуулийн дээр ч гэсэн надад бас нэг бодогдсон юм нь бас нэг гишүүн асуусан. Яг энэ үнэлгээний талаар бид нар ингээ ухраад байна гэд те. Тэгэхэд яг юм тодорхой хариулт өгөхгүй ч яах хинт ч байхгүй л ах шиг байна. Тэгэхээр ингээ дахиад энийг бид нар судлах хэрэгтэй шүү дээ те. Хэрвээ бид нар хууль хийгээд дээшлүүлээ л гэж байгаа бол ядаж энэ онооны 10 сүүлийн 10 жилийн одоо нөхцөл байдал түүний үр дагавар яг одоо дүгнэлт нь юу юм. Тэгээд тэрэн дээрээ суурлаад тэгвэл бид нар энийг яаж дээшлүүлэх юм бэ, сайжруулах юм бэ гэт нэг ингээд тийм байх хэрэгтэй болов энэ ч ажил те. Тэгэхээр тэр дүгнэлтэндээ бид нар нийтээрээ хүрээд хүлээн зөвшөөрөөд тэгээд энэ хүнд хэцүү гэдэг ангиллаас гарах дээр л аягүй сайн анхаарах хэрэгтэй баг. Тэрнээс 1-2 оноо, 1-2 байр бол нэг тийм онцон байхгүй болов гэж бодож байна тий. За үндсэндээ ярилцлага дүгнэлт асуухад ер нь таны хувьд бол илүү харьцан өөдрөг байгаа мэн гэж ойлголоо. Одоо сэтгүүл зүйн салбар тий шин олдтууд гарч ийн мэдээж амар ноцтой тулгарч байгаа асуудлууд байна тий түрүүний RSF-ийн үзүүлэлт за хуулийн зохицуулалтын асуудал ч гэдэг юм тий. Тэгэхээр ер нь ингээд цаашдаа энэ сэтгүүл зүйн салбарын хувьд хөгжлийн хувьд ер нь таны хувьд одоо яг юу гэж дүгнэж байгаа вэ? Таны яг гол дүгнэлт яг юу байх вэ? Гол дүгнэлт бол яг итгэлцэл харилцаа хоёр л чухал гэдэг дээр ерөөхдөө бодогдчихээн. Тэгээд тийм чи хэлж байнаас өөдрөг би ч одоо энэ салбарт байгууллага ахлаад ингээд явж байгаа хүний үед энэ чинь өөдрөг байхаас аргагүй шүү дээ тий. Нөгөө талаас яг би өөрөө ч жоохон тийм хүн шинэ зүйлс миний сонирхлыг маш их татдаг. Дандаа л
одоо тэрүүгээр юу хийж болох уу гэдэг л одоо миний толгой тэр тал руу л ажилтдаг тий. Тийм хүн учраас магадгүй чи тэгж хэлж ах шиг байна. Тэгэхээр бид нар итгэлийг олж авч чадвал орон зай байгаа л гэж бодоод байна л та. Тэгэхээр итгэлцэл тэр харилцаа дээрээс нь сошиал медиа бид нар ингээд сөрөг нөлөөний тухай ярьж лээ. Тэгэхээр ахаад сайн ярьсан итгэлцэл тэр харилцааг илүү хэлбэр болгож өгч байгаа зүйл бол бас энэ яхахгүй мөн энэн дээр л гол нь бид нар уламжлалт ийм харахнуудаар харахгүйгээр энийг бид нар яаж тэгвэл өөртөө одоо илүү давуу байдлаар тий ашиглаж болох юм бэ гэдэг дээр л илүү ажиллах хэрэгтэй болов гэж би өөрөө чинь хичээж байна. Яг өөрөө бас тэгээд байгаа ч юм бас алга тий. Ийш тийшээ ингээл хурал зөвлөгөөн ч юм уу янз бүрийн сургалтанд явахаар ерөнхийдөө тэгжэл ярьж байгаа тий. Хэвлэл мэдээлэл бол алтан үе дээрээ ирсэн. Хэвлэл мэдээллийн байгууллага бий болгох одоо хөрөнгө оруулалтын хэмжээ багассан. Тэр үтэл ингээд ньюс инфлюенсер нэг хүн хүртэл ингээд бусдад итгэлийг хүлээсэн баг юм медиа болох боломжтой цаг үе байна тий. Тэгэхээр энэ бол итгэлцэл бий болгох айгүй боломжтой үе байна. Гэхдээ яг нөгөө талаас ярихад хүний итгэлийг даана гэдэг айгүй хэцүү байдаг тий. Тэгэхээр яг тэрнтэй адилхан олон тооны хэрэглэгчийн итгэлийг даана гэдэг бол бас айгүй хэцүү. Тэгэхээр нэгэнт биднэрт уламжлалт хэвлэл мэдээллээс одоо бид нар тийм суурьтай хүмүүстэй тэнд байсан. Тэгээ яг сургуульд нөгөө сэтгүүл зүүн одоо тэр онол монлыг ингээд баахан цэжилсэн хүмүүст биднэрт бол тэр итгэлийг даахад шаардлагатай ойлголт нөөцөл би харцангуй байгаа гэж боддог. Одоо бид нар тэр итгэлийг олж авах тэр технологи, шин шийдлүүд рүү үүнийгээ хослуулад орох юм бол бид нар цоо шинээр энд орж ирж байгаа ньюс инфлюенсерүүдээс хавьгүй илүү өргүүрийг хамрах, хавьгүй бүр илүү итгэлийг одоо бий болгох ийм боломж байна гэж би бол хараад байгаа. Ягаад гэвэл бид нарт чинь тэр суурь байгаа байхгүй юу те. Хязгаарч яг ийм олон жил хэвлэл мэдээллийн байгууллагад ажилласан хүн ямар ч баримтгүйгээр сонссноо л авал хязгаарч ярихгүй те. Тэр хүн заавал нэгтлэн ядаж хоёр хүнээс асуун те гэдэг ч юм уу. Тэгэхээр ньюс инфлюенсерүүдтэй дөрөв чинь хэлсэн магадгүй даацтай агуулгаар ч юм уу. Ер нь л илүү ихтгэлтэй байдлаар бид нар бол орон зай үүсгэх юм боломжтой гэж бодож байна. Тэгэхээр тэр шинэ юмнуудтай л хэдүүлээ аюулсан дасан зохицох, түүнд суралцах, түүнийг ашиглах, хослуулах шаардлага байгалах тийм. За манай подкастад манай урилгыг хүлээн авч оролцсон баярлалаа. Post fact.